Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Хэрвээ та өөр тэтгүүлсэн явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй, алдаагүй, хэмэл оюун ухаанаар биш, зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр, он цагийг нь өөрчлөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Би одоо 33 настай. Өөртгөлдсөн хардарсан зүүд биелсэн юм шиг нэг тохиолдлоо ярих гэсэн юм. Би хүүхэд байхасаа л үхэл хагцалгээд янз бүрийн зүйл харж амьдрал үзсэн гэхүүдээ. Хаяа сүнс зүүдлэх, заримдаа бүр унтаж байхдаа сүнс улж тэнийх мэтэр эн тэнд хэсэж элдв зүйлтэй таарч байна гэж зүүдэлдэг байлаа. Харин нэг зүүд 2002 оноос хойш жилдээ заавал нэг удаа давтагдаж хардарж эсэрдэг байсан юм. Манайха хороололд амьдарч байгаад нүүсэн. Тэнд л ухаан орсон гэхүүдээ. Харин манайхыг нүүснээс хойш тэр аваар барилга байшин их л баригдаж эхэлсэн юм билээ. Миний тэр олон жил зүүдэлсэн зүүд дандаа ингэж эхэлдэг. Би 2 шар өнгийн байшингийн голоор нэг хүнтэй алхан явсаар дүүргийн цагдаагийн яг үүдэнд байх нэг нарийн өндөр сууц руу ордог. Тэгээд 3 давхарт гарч нэг таньдаг болтой айл руу орно. Тэр айлдаа хэсэг юм ярьж сууж байгаад босож томорон тоглож байгаа хүүхдүүдийг харж зогсно. Яг тэр мөчөд нуруугаар хүйд тааж би сонирн болдогтоо. Эргэж цонхоор харавал гадаа өдөр болж нар тусч байна. Гэтэл хажуу тийшээ харахад хүүхдүүдийн хажууд сүнс гэмээр амар үзэрийн зүйл сууж байдаг. Миний бие чулуу шиг хөшчөөд хөдөлж чадахгүй. Толгоо жаахан эргүүлээд галтгоонд сууж байсан 2 том хүнд юм хэлэх гэтэл хоолойг минь нэг юм боогоо дуугаргахгүй. Тэгээд л цочиж орилоод хар хөлсөндөө хутгалцсан үнсэрдэг дээ. Энэ зүүдийг огт бодохгүй ярихгүй байхдаа жил болгон генетхэн орж ирнэ. Заримдаа хар дараад муухай орилж сэрхээр гэрийнх маань гайхаад яав ив болцоочхно. Тэр үедээ би юу зүүдэлснээ хэлэхээр миний дүрсэлсэн тэр газарт ямар ч барилга байдаггүй байсан болохоор зүгээр л нэг хар дарсан зүүдгээ тоохгүй. Ингэж зүүдэлсээр бараг 2008 он хүргэсэн баг. Тэгээд хамгийн сүүлд зүүдэлснээс хойш хэдэн жил өнгөрч тэр зүүдээ бүр тааг мартчихаж. Гэтэл 2013-14 оны үед нэг танил маань дүүргийн цагдаагийн ирүүлжүүлэхэд байна. Манийга ирээд даваач гээд залгахаар нь би яваад очсон юм. Яг цагдаагийн газрын үүдээр алхаж явтал нөгөө зүүдэнд маань ордог байсан байшин яг дүрээрээ тэнд баригдчихсан дүнсийж байдаг байхаа. Би хараал шууд нөгөө балаа зүүдээ санаж хэсэг зураг хөшөж зогссон. Гэхдээ би тэр байрны 3 давхрын цонх руу л харж чадаагүй. Ягаад ч юм мухар сүсэг ч юм уу юу ч юм бүү мэд. Одоо бол тэр авир руу ерөөсөө зүглэхгүй байгаа. Ирээдүйд ямар нэгэн шалтгаанаар тэр байр руу орох болвол миний зүрх хүрэхгүй бах уу. Зүүдэндээ харсан тэр үед огт баригдаагүй байсан барилга яг дүрээрээ баригдчихсан байхыг бодохоор нэг л эвгүй санагдаад байдаг юм. Ёр гэх үү, тохиолдол гэх үү хэм мэтгэв. Дүү маань удмын сэхүүсээ авч бөөлөөд 9 жил болж байна. Би түшээг нь хийгээд бас л 9 жил болж байгаа. Олон түмэнд буян хийж явхад янз янзын юм тохиолддог. Саяхан нэг ахмаг насны хос үзүүлэхээр ирсэн юм. Тэдний хүү 4 жилийн өмнө би энэ муудаж их зовсон гин. Тэр үед нэгэн бөө дээр очиход хүү чинь бөө болох юм байна. Хурдан сэхүүсээ авахгүй болохгүй гэд хөдөөхээр аваачиж цагүрэхгүй хугацаанд сэхүүс буулгаж өгчээ. Хүү чи 4 жил бөөлсөн байна. Би инж гайг болсон гэсэн. Гэтэл саяхан хүүгийнхэн сахиус болох Монхоо гэх онгод буугаад би олон жил их сайхан буулаа. Одоо та нарт буяа өгье. Манай өргөөний хойно нэгэн хайрхан бий. Тэнд төмөр хашаатай цагаан чулууны дор алтан аяга ихэд баялаг бий. Түүнийг надад авчирч өг гэж айлцсан байгаа. Эцгийнх нь хүүгээ дагуулад заасан газарт нь очтол тэр нь Дэнжин мянган 70 давхрын оршуулгын газар гэж. Тэр ихэд тэгээд явсаар байгаад нэг жижиг төмөр хашаатай шарил дээр очиж суусан бөгөөд
цагаан чулуу гэж хэлсэн нь шарилийн чулуу гэж. Хамгийн аимшигтай нь тэр шарил тэр яг 4 жилийн өмнө асварсан Монхоо гэх эрэгтэй хүний нэр байсан байгаа. Үүнээс үзэхэд анхны багш нь зүгээр л өргөл барьцны төлөө ямар ч хамаагүй төөрч явсан сүнсийг хүүдэн сахиу суулган буулгаж өгсөн байж. Тэр айл 4 жилийн турш гэртээ төөрөлдсөн сүнсийг үрж залж байсан гэсэн үг. Зөв багшаа болох хэрэгтэй. Маш том сургамж шүү дээ. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Би одоо 21 настай. Баруун аймагт өссөн аймгийн төвийн хүүхэд. Миний аав аймгийн уурхайд тээврийн жолоочор ажилладаг. 30 гаруй жил жолоо барьж байгаа хүн. Тийм болохоор ч тэрөө би машин техник дуртай. 9 дугаар ангиас л аавыгаа дагаад явдаг байв. Өнөөдөр би өөрийнхөө нүдээр үзэж биеэр туулсан нэг аимшигтай зүйлийг бичье гэж шийдсэн юм. Би 11 дугаар ангиас хичээл сургуулаа орхиж ээж аавтайгаа зөрөн байж машины жолоо мөшгөж эхэлсэн юм. Насанд хүрч үнэмлэхээ аваад ааваасаа тусдаа өөрийн машинтай тээвэрт явдаг боллоо. Манай аав 3 шалгаанцтай болохоор ганцаар амждаггүй. Дээр нь би өөрөө дуртай болохоор жолооч болохоор шийдсэн эргэлдэ. Тэгээд би бие даан тээвэрт яваад 2 жил болж асуудалгүй явдаг болоод байтал тэр нэг гайтай өдөр аваарт орж сонин зүйл болсон юм. Тэр өдөр уурхаагаас ачаагаа ачуулаад компани ахнартайгаа зүг хөдлөлөө. Жах оройтож өдөлсөн тул тэндээ алдартай нэг давааг өгсөж явах үед шөнийн 11-12 цаг болж байсан санагдаж байна. Би даваан дээр гарах болгондоо боорцог бичэн өргөдөг заншилтай. Тэр ёсороо юм өргөчхөөд машина тойрч шалгаад даваа уруудан их бэлчэрлүү тонгоогоод явж байтал таньдаг ахын маань машин саата зогсчихсон байх юм. Зогсоод асуудал хий хураахгүй байна гэхээр нь ханиулаад үзэж янзлалцлаа. Дуусаад цаг харахад аль хэдийнэ шөнийн 2 өнгөрч байсан. Ачаагаа ачуулаад 24 цагийн дотор хилээр гарах ёстой тул би цаашаа яарахаас өөр аргагүй болдг юм да. Ингэж хөдлөөдөл тэр шөнийн аимшигтай зүйл надад тохиолдсон. Хавцлаар ороод амаар нь гараад явж байхдаа цонхоо онгойлгоод тамхиа татаад явж байтал кабины ард талын орноос "Ахаа цонхоо хаагач дараад байна" гэж хэлдэг юм да. Би бүр салга авч шууд хоошоо харсан чинь 4-5 настай болов гэмээр жаах хүүхэд хөвтчихсэн. Тэгээд л би ухаан балардах шиг болсон доо. Хэр удаан саацныг мэдэхгүй юм. Нэг ухаа ороод орчноо хартал би замын хажуу руу гараад машин маань унсан бололтой. Би кабин дотроо хэвтэй байдалтай байж байна. Тэгтэл нөгөө хүүхдийн дуу "Ахаа цонхоо хаалдаа би дараад байна" гэж дахиад хэлэхэр нь би дахиад л ухаалтчихсан. Дараа нь сэрэхтэй би ашгүй машиндаа биш цагаан таацаараа зэрэгтэй уйлахшгсан. Ээж аав хоёр орны хажуу талд суугаад надад санаа зовоод байж байсан. Би яаж имлэгт ирсэн бэ гэхээр өглөө нь манай компани ахнар араас ирж намайг олж яваад аав ээжэд маань хил дуулгасан юм билээ. Харин тэр шөнө надад үзэгдсэн хүүхдийн тухайд бол машинд өөрхөн амьтан байгаагүй, намайг тарих толгоогоо дөргөжход ээлтэв юм ярьж байна гэж манайхан бодоод өнгөрсөн баг. Гэхдээ яг миний зогсоод хөдөлсөн тэр газарт өмнө нь нэг жаах хүүхэд аавыгаа дагаж явж байгаад машины цонхоор унаад эндэж байсан гэдэг яриас үлд нь би сонссон. Одоо бол би тэр замаар дандаа гэгээтэд явдаг болсон. Уурхайн тэвэр чанга ах нар ч ээлдэв сони юм их ярьдаг. Тэр авин маань чих алдартай газар та. Та яг одоо Ганагийн сүхтэй хамт байна. Одоогоос 3 жилийн өмнө 8 дугаар ангид байхдаа тохиолдсон явдлыг ярив. Би 100 найзуудтайгаа аймгийн төвд байдаг хүнсний комбинат гэдэг хуучин барилга дотор тоглодог байлаа. Бид тэр газрыг өөрсдийнхөө 2 дахь гэр гэж нэрлэдэг, хаяа тэндий хончдөг байсан юм. Тэр газар их сонин, жил болгоно л дотор нь нэг амтэн заавал өгдөг, ихэвчлэн үхэр мал ороод өгчгдөг сонин газар. Бүр намайг 5-6 дугаар ангид байхад 2 лам биенээ хутгалж алсан. Дараа жил нь нэг их жамын хоруулсан гэ таагүй түүх ихтэй. Хүүхдүүд тэр газрыг сүнстэй гэж ярьдаг ч манай найзууд бидэд өөрсдөө нүдэрээ юм хараагүй болохоор айхгүй тоглож, нуугдаж харайлгасаар байгаад сүулдэ бүр дасчихсан байсан.
Бид хоёр давхрын зүүн урд хэсэгт байдаг. Гаднаас нь модоор дамжиж ордог нэг өрөөг өөрөөсөө төгчүүлсэн юмдаг. Нурсан блокнотыг зөөж хаалга хийгээд хогийг нь шүүрдэж галтуулдаг хэсэг хүртэл гаргаж авсан гэж байгаа. Гэрээсээ муугуудаас сүнжил төмпөн шанага энэ төр аваачаад төгчүүлчихсэн гэж байгаа. Тэр газар нэг л тухтай санагдаа тэндээс явмааргүй, найзуудтайгаа зүг байгаад л баймар санагддаг байсан. Магадгүй тэр газрын энергид автсных байх л та. 8 дугаар анги төгсдөг зүүн Бэги Эрка гэж хоёр найзтайгаа бид гурвуулаа тэндээ хонохор боллоо. Ер нь ч бид хэд үе үе нэгнийдээ хонно гэж гэрээхэндээ хэлээд нөгөө төгчүүлсэн өрөөнд хончихдаг байсан юм л та. Тэр өрөө бороо шивэрч бид нар гомгоо чанжижгээ дунтахаар хэвтцгээсэн юм. Шөнийн 2 цаг өнгөрч Эрка найз маань унтчихсан. Би Бэгитэй юм яриад хэвтэж байлаа. Тэгтэл гинэд коридорт хүн алхах чимээ сонсогдсон. Би аригчин байх гэж одоо тоосонгүй. Тэгтэл Бэги хаалгуулгасан нөгөө том нөхрөө толгоогоо шургуулснаа. Хөөе хинбэ? Сүнс байна уу? гэж өрлөөд инээс. Би Бэгийг эргүү солиотойгоор нь дуудаж инээж байгаа цаг арахад шөнийн 3 болж байлаа. Унтахаар гудас руугаа яваад очтол унтж байсан нөгөө найз маань алга болчихсон байх нь тэр. Би гайхаад Эрка гэд унтчихсан найзгаа яархан дууц. Тэгсэн чинь Бэгийг хайчсан бол гэхэр нь цочоод хажуудыг шаарсан чинь Эрка миний ажид зогсчихсон. Би бүр гайхаад өгөн дөнгөж сая би Бэгитэй нийлдэд байж байсан. Эрка унтчихсан. Би бүр толгой эргээд юу болоод байгааг ч ойлгохоо байла. Тэгсэн чи удалгүй Бэги хаалгаар тортой юм бариад ороод ирхэн тэр. Би бүр шок. Чи сая надтай юм яриад байжсэн биз дээ гэсэн чинь Бэги юу яриад байгаа юм би сая колонкийн дэлгүүр орчоод ирлээ гэдэг юм байна. Би бүр юу ч ойлгохоо байж, юунд итгэж, юунд итгэхгүйгээ шалгахаа байчихсан. Нэг л мэдхэд бид гурав ухаан жолоогүй тэндээс гарах гээд гүйж байсан юм. Ягаад ч юм араас хүн хараад байгаа юм шиг, удахгүй гэд хэлээд байгаа юм шиг санагдаад байлаа. Энэ явдлаас хэд хоногийн дараа Бэгигийн бие муудаж эмнэлэг твцсэн. Тэгээд биеийн дээрдэхгүй байсан тул аав ээж нь манай эмээ дээр ирлээ. Эмээ маань чулуу татаж мэрэг буулгадаг хүн л дээ. Эмээ үзчихэд үгийн зөрөөгүй шууд намайг загнасан. Учир нь бид буг амьлах газар хонож тасаад тентхэн урилгагүй зочинд өөрсдийн нэрийг хэлж сонсгосон гинэ. Эмээ намайг болон Бэгийг дагуулад өөрийнхөө багш Дугармаа гэж хүн дээр очив юм. Багшийнхны гэрийн хашаагаар ороход би нилээн гоё болоод хөнгөрөх шиг л санагдсан. Багш нь эмээгээс насаар дүү хүн. Тэгэд гэрт нь орсон чинь Дугармаа гэж тэр хүн над руу муухай хараад гадаа байж гэсэн. Бийж гадаа нилээн хүлээсэн. Маргааш нь нөгөө барилга дээр очие гэсэн л дээ. Тэгээд маргааш нь нөгөө барилга дээр очие гэсэн. Багшийнхаас гараад эмээ аймгийн зах орж надад молгой бүс авч өгсөн юм. Тэгээд маргааш нь Бэги бит хоёр тэр газар очсон. Биднийг очоод цаг болсны дараа Дугармаа багш ирсэн. Тэгээд бидний хөвцсөн газар болон боссон хэсэг бүрт ус цацаад хонсон газрын дөрвөн буланд арц хүүж ганга адууны хомол өгүүлсэн. Бэги тэгсгээд гайгүй болсон ч би зөрөөд өвдөөд эхлэв. Нэрээ хэлсэн хүнд нь хүчгүй болсон буг гүүгээд ирдэг гэж багш хэлсэн. Миний нэрийг хамгийн түрүүнд тэр бүг сонссон бол л та. Би байнга халуурна, хоолунд идэгч сонирхолгүй, би сүлцсэн амтэн л явдаг боллоо. Нэг мэдхэд нүд харанхуйлж, нүдээ нээхэд нөгөө хондог газраас ирнэ. Яаж тийшээ яваад очсноо ч санахгүй. Тэгээд Дугармаа багш эмээ хоёртой тэр газар очлоо. Дугармаа гэж нөгөө авсан бүс малгайгаа хонсон газар үлдээчихэд гараад ирээрэй гэд намайг ганцаараа минь оруулсан юм. Би орж юмнуудаа тавиад иргэсэн чинь хараас хүн хараад байгаа юм шиг хаж мэдрэмж төрөөл би ч нүдээ ханаад гүйчихсэн. Дараа нь засал ном уншуулад хэдэн сар орой авалган одонд дээж өргөсөн дөө. Тэр явдлаас хойш одоо 3 жил өнгөрсөн ч би хаяа сонин зүйл мэдэрдэг хэвээрээ. Тэр тоглолдог газар маань өмнө нь том зах байж байгаа шатсан захирлан шатаж өгсөн гэж цуу яриа байтгал юм байлээ. Тэгтээ мэдэхгүй юм дөө. Ямар ч л байсан бийж манай найзууд ч тэр газар руу дахиж өрөөсөө очоогүй. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа яриулахыг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр онцгийг нь өөрчлөд оруулах болно.
Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.